Би жоохон чам сайн болоод байна гэл нэг орой чат өчтөө намайг блокийг алга болцсон. Сайн байна уу? Намайг Хөрлөө тэнцэн дэж гэдэг 34 настай Монголын шгшөөгийн хөлбөмбөгийн шгшөөгт тоглодог. Одоо хөлбөмбөгийн 12 насны хөлбөмбөгийн хүүхдүүдийн тасалжуулагчаар бас давхар ажилладаг. Тийм спортоор хичээлдэг залуу байна. Сайн байцгаана уу? Намайг Нинжин гэдэг 33 настай. Одоогоор яг ээж хийж байгаа. За хамт амьдраад хэдэн жил болж байгаа вэ? За хамт амьдраад 2017 оноос хойш ихэр 7 жил болж байна. 7 жил. Яг нэг гэрт ороод бол 7 жил. Үерхэж найзалж Яг 10 жил. Орооцолтоод бол анх харахад бол зүгээр найз үнэхээр л яг найзын харьцаагаар л харж байсан. Энэ миний найз те. Яг миний эрэгтэй найзуудтайгаа адилхан. Миний найзтай байна гэж бодож байсан. Тэгэл яг 14 онд яг юу нь буруу ирсэн мэдэхгүй. Арай л нэг өөр нүдээр фокуслж эхэлж байгаа байхгүй. За эн чи юу илээ? Дан гэж орж ирээл мессеж бичмээр санагдал. Өмнө групп чатан дээр бичдэг байсан бол одоо яг өөр л нэгээр бичмээр санагдал. Ярианы сэдв арай өөр төрөл рүү орж эхлэв. Тэгэл нэг миний ийшээ ингээд л жоох өөр хүн шиг л орж ирсэн юм шиг байгаа гэж би боддөө. Манай татвар сургуульч юм байсан айгу тийм хөлбөмбөгийн лаг багтай байсан. Өөрийнхөө багийг үзэж штэ тий сургуулийнхаа тэрийг үзэх гээд очиод яг ингээ үүдээр нь орсон. За тэгэл орсон чинь одоо яг эдний нөгөө нэг 6 дахь сургууль тоглож исэн байхгүй юу. Тэгээ 6 дахь сургууль тоглоод гол хийсэн чинь тэрнгээр л нэг банд ёо ингээл нөгөө эргэж мэргээл арилж чарлаа л штэ хүн амьтантай заажгүйгээл тэгэл энийг анхаарсан сэтгэл бол ямар амар далчгар байд гэж харж байсан. Манай хүн бол наман гэж ярих тохтоохгүй. Яг инээдтэй гэх юм бол чи бол миний араас олстой бараг л нохоо шиг гүйсээр байгаа л аваад намайг суулсан гэд. Яг хөө тийм үе байсан. Гэхдээ манай хүн өөрийнхөө араас надаас өмнө тэгж амар гүйл гэж үзээгүй болохоор тэр өөрт нь амар гүйжсэн юм шиг санагддаг байсан магадгүй. Би бол яг хөө зүгээр эрэгтэй хүний нэг 13 их зэгт би бол ихнэрийг надад бол тасад дуурсан болох гэж боддоо шүү дээ. Анхны харьцаалал биш баг. Танилцсанаасаа хойш ерөнхийдөө амар сайн найзууд байсан байхгүй. Айгуу сайн найзууд байсан. Юм манаудгүй бит хоёр тэгэл гэсэн чи манай нэг өдөр л би жоохон чам сайн болоод байна гэл нэг орой чат өчтөө намайг блокийг алга болцсон. Тэгээ би бүр шоконд орчиж байгаа юм чи нэг амар найз гэж бодож ирсэн чи энэ одоо яаж байгаа юм бол гэж бодоод тэнгууд миний бас шар өдөлж байгаа шүү дээ блок хийчихгүйт нь. За нэг хүн амьд блок хийхдээ жоохон ууртай байна мэн гэл тэгэл найзууд мэдсэн чи юу болоод байгаа гэл тэгжсэн байхгүй. Би бол ерөөсөө эхэндээ бол ерөөсөө нүүр өгч байгаагүй. Яа юу вэ гэж бодоод тэгэл амар их мессеж чичээл ганцаараа өөртөө хариулаа юу гэж ингээ би тэгж ин гээл өөрөө ерөөсөө мессеж ингээл ганцааргийнх мессеж яваад өгдөгс. Тэгжээс тэгэд өстой тэгсээр агаал дассан да. Тийм дасаж дурсан гэх юм уу. Яг энэ хүнтэй уулзсанаас хойш би хөлбөмбөгийн тамирчин байсан. Тэгээ яг тэр үед бол би ингээд жоох ингээд уналтанд орцсон байсан байхгүй миний 14 онд. Тэгээ энэ хүнтэй уулзсанаас хойш би эргэж хөлбөмбөгт лугаа ингээд буцаж том өсрэлт хийж буцаж яг формонд ороод одоо яг тэр хэмжээгээ одоо өнөөдөр хүртэл ингээд хадгалаа явж байгаа манаас 100% бас энэ манай их нэртэй манай хүнтэй бол холбоотой. Ганцаараа л явж явах байсан багтаа гэхгүй. Ямар ч хэлсэн цэндэгийн хувьд болохоор амар хөвгчлөлтэй хүн ерөнхийдөө намайг яг тийм хөвгчлөлтэй байдлаараа тэгээд одоо нөгөө амар халамжтай байдлаараа татсан. Тэгээ ерөнхийдөө нэг юм гэрэл цацруулдیں штэ. Ер нь яг тийм хүн. Тэгэхээр одоо нэг амар утгагүй л авах байсан байх юм хүн байхгүйс бол миний л ерөнхийдөө одоо энэ чинь ингээд битээч одоо ингээд бас 2 хүүхдээ аав ээж болцсон тий. Ер нь төсөөлөхгүй байна. Тэр чинь бүр айгуу санаа. Тэр жоохон түр таар хийсэн байжсэн. Яг ингээл тэгсэн чинь л би жирэмсэн болцсон гэлэхт би шууд ажил дээр гүгэл очлоо барилаач. Тэнгүүт би шууд чи гараад ирэгээл тэгсэн чинь надаа жирэмсэн болцсон гэл тэгээ шууд би дагуулаад имлэг. Тэгээд тэгсэн чинь манай хүн хоёулаа гарах юм үгүй би өөртөө яах юм мэдэхгүй гэхэд би шууд их эмчтэй нь уулзаал би тэр жирэмсний хяналтанд шууд орё гэл. Тэгэл чирж байгаа ажил хяналтанд ороод хоёулаа шинжилгээгээр бүх шинжилгээг би бас давхар өгчээсэн байхгүй тухай чиг залуу байсан. Тэгээ бид тэр яг давхар бүх шинжилгээнүүдээ өгөөл
Тэгэл анхных нь жирэмслэний нөгөө ягаан дэвтэр гэж байдаг тэрийг нээлгээл эндээс гарч ирлээ. Одоо би нөгөө гомдсон, блок хийсэн байсан. Блокоос гарангуйтай зүгээр яг тэр нөгөө нэг тестийнхаа зургийг дараад явлангуйтай шууд блок хийсэн. Ямар ч хариу аваагүйгээр тэгээд байж байгаа л ерөөсө 5 минутын дараа уцснаас дуудлага гэж уцаараас блок хийсэн. Гэсэн чи яг нөгөө нэг тухайн чи нөгөө дугаараа нууцлахаа залгаж болдог шүү дээ. Тэгээ яг дугаараа нууцсан дуудлага орж ирээд байгаа байхгүй. Тэгээ авахгүй ихлэ гүрийгээ л хэлсэн. Тэгээд авсан чинь гараад ирдээгээд тэгдэг байхгүй. Тэгээд яах чам гэдгсэн чи хоёлаа явж үзүүлъя гэд. Тэгэл анх тэгж яваал үзүүлээл. Тэгэл амар баярлсан л та ерөнхийдөө. Чистэ өөрөө л гомдож явчаад баг би яагаачгүй байж байгаа чи намайг блокийг явчаа зү тэгээд би сте амар баяртай юм байна гэл тэгжсэн. Гэр бүлийнхаа төлөө маш их хичээж байгаа шүү. Тийм ээ, хоёр хүүхдийнхээ төлөө, чинийхээ төлөө бас өөрийнхөө гэр бүлийн төлөө цаашдаа сайхан амьдрал руу бас сайхан амьдрахын тулд хичээж байгаа шүү гэдгийг л мэддэг байгаасай л гэж хүсэж байна да. Найзууд шиг байвал зүгээр гэж боддог. Угаасаа анхнаасаа найзууд байсан. Яг бид юугаш нүүдгүй тийм сайн найзууд байсан. Тэгээд одоо яг тэрэнгээрээ тийм байвал надад илүү гоё гэж бодож байна. Тэгээд угаасаа одоо ингээд би ээж шиг нь байна гэж бол угаасаа чадахгүй шүү дээ хүний тий. Тэгэхээр одоо тэр хүнээс тутааргүйгээр хайрлал. Одоо болохоор би цэндэд нэг хэлж байгаа хүсэл болохоор одоо манайх баг нь хүүтэй хүүгээ болохоор яг ааш хүн тийм хөлбөмбөгийн тамирчин болох гэж боддог. Тэгээд хүүгээд лаг тамирчин болгочод хоёулаа хамт үзээ сууж яхасаа гэж ярьдаг. Тийм одоо нэг тийм хүсэлтэй бай. Яг одоо жоох ядрууч бодлож магадгүй. Яг өнөөгийн нөхцөлд одоо Монголд ингээм амьдарч байгаа залуу гэр бүлүүдийн хувьд бол мэдээж хүмүүс сонсоод бас ингээл арайчтэй манай залуу гэж бодож магадгүй. Ингээл гадаад л гэр бүлээр гарч ажиллаж амьдрмаар одоо бид тэр яг ойрхон тавьсан мөрөөдлөх бол ийм л бодолтой байгаа. Их нэлхээс төрөөд тадлаа ингээ зураг явуулсан байхгүй. Ингээд ингээд дээр тавьсан ингээл улаан ялзраа ингээл нулимс нь ян гэж хэлгэнцэн. Тэрийг хараад би ёо амар өрөвдөх баярлах ингээл яг бүх юм зэрэгцэл ингээл яг ингээл ойлж байгаа чи би ганцаараа байсан. Тэгэл яг нүүдэн дээр нөгөө нэрэн гарч ирэх нөгөө тэтгэл хамт төрлөө гэж бичих гардаг ш. Тэрийг хүлээгээ үйдсэн чинь л яг тэр зураг ирээл. Тэгэл чамаа амар их бахарах чинь мундаг шүү гээл. Хэлсэндээ яг таг хүрдэг. Тэгээд амлаж исэн одоо ингээд бодохоор яг амлаж исэн бүх юмаа биелүүлж явж байгаа. Тэгээд би бол ерөнхийдөө амар их юм хүсдэг хүн байсан. Тэгээд нэг ч удаа надад одоо шалтгаан тоочж байгаагүй. Тэг амсан амлалтаа биелүүлж исэн бас баярлалаа. Өдөр алган одоо тэгээд хавтахаа мэдрүүлдэг. Тэг амлалтынхаа төлөө тууштай явдаг. Яг анх одоо нэг охинтоос нэмэдээ тэр тухайн үед одоо ингэ би чамайг заахгүй сайхан амьдрнаа хоёлаа одоо ингэ гурлаа чи өшөө дахиад нэмэгднэ тэгээд гоё гэр бүл байна гэж хэлсэн тэр амлалтаа үрж аваад баярлалаа. Анх намайг ойлгоод намайг хүлээж аваад энэ амьдралыг ингээд натаа хамт эхлүүлэхээр амьдралынхаа хамгийн том шийдвэрийг манай ихнэр гаргаж байгаа шүү дээ тэр үед. Тэгэхээр тэр шийдвэрийг гаргаад тэр шийдвэртээ итгэлтэйгээр яг одоо өнөөдрийн нөхцөлд ингэж амьдарч миний алдаа оноотой бүх зүйлтэй минь уучлж хайрлаж миний хажууд одоо ингээд яг анх ямар байсан тэр чигээрээ яг одоо байгаад нь бол ихнэртэй бол тэр тал дээр бол маш их хайртай гэж баярлаа гэж бас хэлмээр байна. Хайрлаж чадахгүй болтлоо. Тийм нөхцөл хизээ өмсөхгүй бидээс тийм нөхцөл нэг юм байхгүй болсон үед үүснэ гэж
Миний хувьд боддог тэгээд тийм зүйл болтол. Үргэлж байгаа сайдсаар хас муу хичээх болно. Питиа санасвар. Тэвлэс бид гурийн төлөө байдагт тий гэл дандаа бид гурийнхаа төлөө байдаг. Тэгээ өөрийгөө ерөөсөө бид гурийн төлөө амар сайн зориулдаг, маш их хайрлаж байгааг мэддэгддэг. Тэгээд зүрх би ч надад чамаагаас маш их хайраар одоо ингээд хайрлах гэж хичээдэг. Тэгээд тэр болгоно хайртайгаа хилтгүү төрлийн тимфүү. Тэрийг бол яхаа ингээд миний үйлдэлээс бол харж ойлгодог байхаа гэж бодож байгаа. Тэгээд амарч исэн хайртай шүүл гэж хэлнэ. Ингээд урт удаа хамт амьдраад тэгээ хоёр хүүхдээ том болохыг хараад өвөөмөстэй хамт амьдраад чисэн маш их хайртай шүүл гэж хэлнэ.